Монголын төлөөлөгчдөд Байкал Арена мөсний ордныг танилцууллаа. Уг ордон Улаанудад өнгөрсөн оны 2 дугаар сард нэгдсэн бөгөөд 30-ыг харьцах нь 60 метрийн хэмжээтэй үндсэн талбай, 20-ыг харьцах нь 45 метрийн туслах талбай гэсэн 2 аренатай. Үзэгчдийн суудлын багт амжинд 2300 орчим. Мөн хувцас сахилах өрөө, бэлтгэлийн заал, эмчилгээний кабинет, тамирчдын зориулттай 56 ортой, хостелтэй. Харин туслах талбайг өөр зориултаар ашиглахаар төлөвлөж байна. Учир нь мөсөн дээр гулгах сонирхол харьцангуй байдаг гинэ. Энэ жижиг талбайг спорт талбай болгохоор төлөвлөсөн. Хувийн спорт төвүүдээс ялгаатай нь Байкал Аренад спортын сургалт холбооны хүүхдүүдэд үн төлбөргүй мөсөн талбай дээр гарах цаг хуваарлсан байдаг явдал юм. Монголын талын сан ажиллахыг өндрөөр үнэлж, спорт хүн бүрт нээлттэй байх ёстой юм. Би 3 жилийн өмнө Улаанудад ирж байсан. Энэ хугацаанд энд маш их өөрчлөлт гарч. Хүүхдийн болон олон нийтийн спорт идэвхтэй хөгжиж байна. Бид туршлага солилцож, цаашид Бурайд нутагт хамтарсан спортын арга хэмжээндийг зохион байгуулах болно. Бид Монголын төлөөлөгчдийг дуршлаг солилцох зорилгоор хүлээн авч байна. Тэд манай спортын удирдлагын бүтцийн зохион байгуулалттай танилцж, шинэ спортын байгууламжуудыг үзэж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлон цаашдын төлөвлөгөөг гаргахаар ирсэн. Монголын төлөөлөгчид мөн биеийн тамир спортын зохицолборын үйл ажиллагаатай танилцлаа. Тэнд яг одоо гэрийн спортын тэмцээн болж байгаа бөгөөд Монголын тамирчид ч оролцож байна. Урдны хөтөлбөрийг иргэний хамгаалалт норматив гэж нэрлэдэг байсан. Одоо энэ систем хэрхэн хөгжиж байгаа, ямар шатанд явж байгааг бид судалж, санал бодлоо солилцож байна. Хоёр улсын ирээдүйн хамтарсан спортын ажлыг илүү уялдуулан хэрэгжүүлэх зорилготой. Ажлын хүрээнд Монголын төлөөлөгчид зөвхөн Улаануд хотод төдийгүй аймгийн бусад спортын байгууламжуудыг ч үзэж танилцсан байна. Тэд Бурайдын шигшээ багуудын бэлтгэлийн нөхцөл хангамжийг үнэлж, хамтын ажиллагааны ирээдүйн төлөвлөгөөг гаргажээ. 19-р зуунд эрхүүгийн суурин маш богино хугацаанд улс төр эдийн засаг соёлын чухал төв болон хөгжижээ. Тэр үеийнхийг Оросын судлаачид Азийн зүг үүд хаалгаа нээсэн хэмээн зүйрлдэг юм. Тэр цаг үеийг дурссан Амуурын 222 өдөр нэртэй үздэглэн гарч байна. Энэ төсөл бол эрдэм шинжилгээний баатарлаг гавьяан зориулсан хүндэтгэл юм. Үздэглэнд судлаач Ричард Макийн Вилью Амур ус өөрийн 3 аяллыг харуулжээ. Тэдний судалгаагаар Сибирь алт орнын урд өмнө огт судлагдаагүй бүс нутгууд анх удаа дэлхийд танигдсан билээ. Зочдыг экспедицийн уур амьсгалд оруулахын тулд бид жижигхэн инсталляц бүтээсэн. Энд ирсэн хүмүүс судлаачийн өдрийн тэмдэглэлт бодол санаа, мэдрэмж, аяллаа үеийн сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой. Мөн түүний гар зургуудыг ч үзэж болно. Үзэсгэлэнд Макийн өвийг илэрхийлсэн амьд бэлэгдлүүд тусгай баригдчихжээ. Судлаач өртөө 222 хоногийн хугацаанд 100 гаруй шин төрлийн амьтан ургамлыг тодорхойлсон байна. Амуурын экспедицийн үеэр Ричард Мак өөрийн нэрээр нэрлэгдсэн олон төрлийн ургамал амьтдыг илрүүлжээ. Тэдгээрийн дотор Оросын хамгийн том өдрийн ирвэхий болох Макийн ирвэхий бий. Далавчны дэлгэлт нь бараг 10 см хүрдэг. Үзэсгэлэнгийн танхимд судалгааны үеэр цуглуулсан бодит олдуурууд Макийн анхны хэвлэлүүд болон Оросын газар зүйн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэвлэгдсэн ховор чулуун зурагт цомог бий. Азийн цонх нэртэй музейн танхимд иргэд анх нээгдээгүй Амуурыг Макийн нүдээр харах боломжтой. Үзэсгэлэн эх оны 1-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Энэ хүний тухай олонтоо ярьж байсан ч бид түүнийг сайн мэдэхгүй. Гэсэн чи Кремийн Гигенте Лука бол гайхалтай мэсэсэл жангаа ухааны профессор, шашны зохиолч, зураач, хорих ангид хоригдож байсан ялтан, за мөн Оросын үнэн алдартны сүмийн хамт лам байсан хүү юм а. Иргэний нэр нь Валентин Феликсович Война-Ясеницкий. Тэр олон бүтээл төрөөж Сталины шагналд хүртсэн. Гэхдээ түүнээс өмнө 11 жилийг хорих лагерьд өнгөрөөсөн юм. Тэр бол сүсгтэн хүн байсан бөгөөд ард түмний адил тэр үеийн дарангууллын зовлон бэрхшээлийг биеэрээ тулсан. Гисэн ч итгэлдээ бат зогсож Христэд итгэх итгэлээ үг үйлсээрээ баталж чадсан юм.
символ эпохи. Тэр бол зөвлөлтийн үеийн сүмийн түүхийн бэлэг тэмдэг басан хүн хавчигдаж, цөлөгдөж байсан ч гэлээ тэр эх орондоо чин сэтгэлээсээ үйлчилж, хайрлаж чадсан. Энэ бол одоо цагт онцгой утга учиртай жишээ гэж бодож байна. Никогда актуально. Жидээ үзэгчид Спас телевизийн бүтээл Бурхны элч эмч Кремийн гигантын Лука баримтат киноны нээлтийг тэсэн ядан хүлээж байв. Хочу посмотреть. Түүний баатарлаг амьдралын замналыг тэр яаж манай Сибирт ирсэн, энд юу хийснийг үзмээр байна. Павел Астаховын бүтээлийг би хүндэлдэг, тэр хүнтэй уулзахыг ч хүсдэг. Павлом Стаховым. Киноны нээлттэй аялан үзүүлбэр 100 Орос даяар эхэлсэн бөгөөд энэ удаа Жита хотод хүрэлцэн иржээ. Эндэл Валентин Феликсович 1 жил орчим амьдарч Орос Японы дайны үед шархадсан дайчдыг эмчилж байжээ. Түүний анхны мэс заслын туршлагч энд хийгдсэн гэдэг. Кино үзэхээр ирсэн үзэгчдийн дунд Ангахын академи олон оюутан байжээ. Среди зрителей было много студентов медакадемии. Гигантын Лука бол бидний нэгэн адил эмч хүн байсан тул бид түүнээс суралцах ёстой. Манай академи хажууд түүний нэрэмж зүн байдаг. Бид гигантны дурсгалыг үндэтгэж энэ киног үзэх нь бидний үүрэг гэж бодож байна. Перед показом Кино хэлхийн өмнө үзэгчдэд хандан зохиолч Павел Астахов, Оросын гавьяатгуйлч, өмгөөлөгч зохиолч, телевизийн хөтлөгч үг хэллээ. телеведущий. Манай орны хамгийн хүнд цаг үе, хувьсгал, иргэний дайн, дараа нь эх орны их дайн бүгдийг тэр тулсан. Тэр цөллөгт байхдаа ч Калинин руу би дайн дуусны дараа хамгийн хүнд газарт очиж шархадсан дайчтай эмчилж тэднийг аврахад бэлэн байна гэж бичиж байсан. Түүний амьдрал 20 дугаар зууны 2 дугаар хагаст төгссөн юм. Энэ зуунд төрсөн бидний олонх түүнтэй цаг хугацаагаар холбогдож байгаа шүү дээ. Я родился примерно в то самое время. Работа над Кино бүтээх ажил 4 сарын турш үргэлжилж зураг авалтын баг 14 хотод ажиллажээ. Уран бүтээлчид Кремийн гигантны эмчилж ажилласан хүмүүсийн төрөл төрөсөдтэй уулзаж тэдний дурсамжийг кинонд тусгажээ. Эдгээр бодит хүний түүхүүд үзэгчийн сэтгэлд гүн улмөр үлдээж амьдралынхаа тухай бодоход хүргэдэг. о своей жизни. В фильме вы видите человека, врача. Кинонд та нэгэн эмчийн үгийг сонсно. Тэр ингэж хэлсэн байдаг. Тэр хүмүүст бурханд үйлчилж буй мэтэр, харин бурханд хүмүүст үйлчилж буй мэтэр зүтгэсэн. Энэ үг бол түүний амьдралын утга учир юм. Святой Лука Крымский. Кремийн гигантын Лука Месаслын өндөр боловсралтай эрдэмтэн үнэн алдартны итгэлтэй архи ирээн итгэл үнэмшлийг нэгэн зүрхэнд багтааж чадсан хүн байна. Цагаан өмрөг хар өмсгөл нь түүний амьдралын эцсийн мөч хүртэл салшгүй хамт байжээ. Были с ним до конца дней. Вечер единоборств начался с поединка. Халимгийн бадамлын ухаан цом тэмцээний өдөр үндэсний бүхийн барилдаанаар эхэллээ. Энэ төрөлд тусалсан шилдэг тамирчид хүч үзсэн бөгөөд 65 кг-ийн жинд Леонид Савхаев Цэрэн Тюрбеевийг оюмсаг мэхэр ялж төрүүллээ. 75 кг-ийн жинд Баяр Сангажиев Эрдэнэ Бадмаевыг ялсан бол 85 кг-ийн англилд Сергей Манжиев Максим Кабутовыг дийлж аваргаллаа. Харин 85 кг-аас дээш жинд Вячеслав Бембеев Анира Балдировыг ялж хамгийн хүнд жингийн авраг болжээ. Анира Болдырева. Напомню вам, дорогие друзья, здесь бросок. Да. И очень ярко, эмоционально Вячеслав Бембеев. В любительском поединке по кикбоксу Кикбоксинг сонирхогчдын тулаанд К-ийг төрүүлдэг 67 кг-ийн жинд халимгийн тамирчин Даниил Хулгачиев Волгоградын Игор Лашаковтой туулж 3 раундын ард ялалт авлаа. 80 кг-ийн англилд халимг тамирчин Алдар Илжинов Волгоградын Максим Лазаревтай тулалдаж шүүгчдийн шийдвэрээр ялалт байгууллаа. Мэргэжлийн 57 кг-ийн жинд Орос Албаны улсын 3 удаагийн авраг Амир Кубу кикбокс болон тай бокс спортын мастрын зэрэг горлогч Иван Госыг ялсан бол Оросын авраг Ростислав Варнавский Краснодарын Иван Дрозденког итгэл төгөлдөр ялжээ. победу. Манай тамирчид үнэхээр сайн тоглолоо. Бүгдд нь баяр хүргэе. Маш гайхалтай арга хэмжээ байлаа. Ийм тэмцээнүүдийг илүү олон удаа зохион байгуулаасаа гэж хүсэж байна. Вечер продолжился. Тэмцээний орой боксing тулаанууд үргэлжилж анхны тулаанд Богдан Иззитинов Давид Вартановыг техникийн нокаутаар яллаа. Арлан Абушинов Асланли Хазарын эсрэг ялалт байгуулж
Илдар Хараев Тажикстанаас ирсэн туршлагатай Матин Шараповтай хүч сорин өрсөлдөөнтэй тулаанд ялтай боллоо. Харин халимгийн залуу боксчин Данила Скворцов топ дог холбооны төлөөлөгч Исануховтай тулалдаж 6 раундын дараа тэмцээн шийдвэрлэх оноогоор тэнцлээ. Тэмцээний оргил үений WBA Asia East болон Евразийн боксийн парламентын аваргын бүсийг хамгаалж буй халимаг боксчин Чингис Натировын тулаан байлаа. Тэр Ган улсын Жерри Клутай Робертстонтой тулж өрсөлдөгч нь өмнөх 7 тулаанаас 5 нокаутаар ялж байсан. Хүчтэй өрсөлдөөнтэй энэ тулаанд Натиров ялалт байгуулж мэрэгжлийн 10 дахь тулаанаа ялагдaltaгүй өндөрлүүллээ. Были одержаны нокаутом. Та гайхалтай уур чадвар харууллаа. Энэ ялалт амар болдоогүй. Тийм болохоор бүрж үнцэнтэй. Бид бүгд чамаар бахархаж байна. Оросын бүх ард түмэн хүч чадлаа ин харуулах ёстой юм а. Миний баг улам хүчрхэг болж байна. Зорилгод хүрэхэд тусалж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би эцээ хүртэл явна гэдэгтээ итгэлтэй байна. Манай тамирчид сайн тоглолоо. Ялангуяа Чингизээр бахархмаар байлаа. Цаашдаа ч ялалт байгуулж манай нутгийг алдаршуулж яваарай. Ястай мундаг ялна гэдгийг нь бид мэдэж байсан. Кубок Лотоса стал настоящим. Бадамлууха цам тэмцээн бүгд найрамдах халимаг улсын спортын орчинд жинхэнэ баярын өдөр болж өнгөрлөө. Жил ирэх тусам тэмцээний нэр хүнд өсөж, өрсөлдөх хүсэлтэй тамирчдын тоо нэмэгдсээр байна. Середина земли, Калмыкия. Жил бүр зохион байгуулагддаг угсаатны зүүн цээж бичиг улс даяар оролцогчдыг нэгтгэдэг уламжлалтай. Өнгөрсөн онд гэхэд бүгд найрамдах улсаас 28,000 гаруй хүн оролцжээ. Энэхүү арга хэмжээний зорилго нь зөвхөн мэдлэг шалгах бус, харин өөрийн үндэс, соёлын гарал үүслийг илүү гүнзгий таниа мэдхэд оршдог юм. Орос орон олон үндэстний үлгий гэдгээрээ үргэлж бахархаж ирсэн. Манай улсад албан ёсны тоогоор 193 үндэстэн угсаатны бүлэг амьдардаг. Харин манай бүгд найрамдах улсад 135 үндэстэн угсаатны төлөөлөл оршин суудаг. Өөр ард түмний соёлыг мэддэг, судалдаг, энэ цээж бичигт оролцдог хүмүүс өөр соёл уламжлалыг танин мэдхэд улам бүр ойртдог. Энэ удаа бүх асуултад зөв хариулаагүй байсан ч санаа зовох хэрэггүй. Ирээдүйд өөрийн мэдлэг хүрээгээ тэлж, дараагийн шалгалтад илүү сайн бэлтгэгдэж оролцох боломж үргэлж бий. Шалгалтын даалгаврын 30 асуултаас бүрдэж оролцогчид 45 минутын дотор хариулах ёстой. Жилээс жилд арга хэмжээ шинжлэгдэж, энэ жилээс хүүхдэд зориулсан тусгай хэсэг орж ирсэн байна. Энэ жилийн гол шинжилэл бол шинэ асуултууд нэмэгдсэн явдал юм а. Тухайлбал 16 нас хүрээгүй түүх болон олон үндэсний соёлтой анх удаа танилцж буй хүүхдүүдэд зориулсан тусгай хэсэг бий болсон юм. Угсаатны зүүн цээж бичгийн шалгалтын байнгын оролцогчдын дунд олон жилийн уламжлалтай бүлгүүд ч бий. Жишээлбэл Якутскотын 13 дугаар сургуулийн нэг гэр бүл олон үндэсний клуб сүүлийн 10 жил дараалан идэвхтэй оролцож сурагчдын мэдлэгийг сорьсорвжээ. Манай хүүхдүүдэд энэ бол шин зүйл биш. Тэд олон үндэсний соёлыг судалдаг. Манай сургуульд 17 үндэсний төлөөллийн хамт суралцдаг. Энэ жил зөвхөн нэг талбайгаас 100 гаруй оролцогч нэгдсэн байна. Угсаатны зүүн шалгалтын үр дүнг Орос улбаны улсын үндсэн хуулийн өдөр 12 дугаар сарын 12-нд нэгтгэн танилцуулах юм. Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөгөө 2014 онд боловсруулж Парисын гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө баталсан юм. 2015 онд уг баримт бичгийг нүүбэд танилцуулж 2020 болон 2030 он хүртэлх уур амьсгалын зорилтуудыг тодорхойлсон. Нүүбийн ерөнхий ассамблеийн эндэр дээрээс бүгд найрамдахтай дард улсын дарга Си Жинпин 2030 он гэхэд нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаралтын дээд зэгт хүрэх, 2060 он гэхэд нүүрс төрөгчийн саармаг байдлыг хангах зорилт тавьснаа зарласан. Үүнд хүрэх нэг гол арга бол нүүрсний захиргаан үүсгүүрийг бууруулж цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх явдал юм а. Хятад улс Америк нэгдсэн улстай 2 удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа уур амьсгалын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай хамтарсан тунхаг бичигт гар үсэг зурсан. Мөн Дубай хотод болсон уур амьсгалын асуудлаар 28 дугаар баг хурлын үеэр Хятадын дипломат хүчин чармаалт дэлхийд дахинд шатах ашигт малтмалаас татгалзах уриалгыг батлуулахад чухал ураг гүйцэтгсэн.
2025 оны 9-р сард Си Цзиньпин уур амьсгалын шин зорилтуудыг зарласан. 2035 он гэхэд хүлэмжийн ялгарлыг 7-оос 10%-аар бууруулах юм. Үүний дараа 11-р сард Хятадын засгийн газар CO2 ялгаруулалтыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын дэвшлийн талаараа тайлан нийтэлжээ. Тус баримтад дурдсанаар Хятад улс аль хэдийн 2030 оны зорилтод агуулan биелүүлж салхи ба нарны эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 1200 гигабайтыг давсан байна. 1200 гигаватт. Чай самый популярный напиток. Цай бол дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгддэг ундаа. Ихэнх оронд цайг уулын бил налуу хажуугаар террас хэлбэрийн өргөн удам тариалангаас хураадаг нь байгалийн дүр төрхийг үнцээр нь өөрчилдөг. Харин Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юннан мужийн Цинмай ууланд байдал огт өөр байна. Энэ бол модны дунд цайны бутнууд ургаж байдаг эртний. Энд амьдардаг булан хэмээх ухсаатан олон зууны турш экосистемийг эвдлэхгүйгээр цай ургаж иржээ. Гэвч энэ өвөрмөц арга барилын сул тал нь ургац бага байдагт оршино. Более низкие урожаи. 1990-ад оноос Юннанд хүмүүс уламжлалт ойн аргаа орхиж террас маягийн цайны талбайг их хэмжээгээр тариалж эхэлсэн. Однако погоня за урожаем. Гэвч ургац нэмхийн төлөө чанараа золиослсон энэ арга удалгүй уналтанд хүргэв. 2007 онд цайны зах зээл хямралд орж олон үйлдвэрлэгч дампуурсан. Үүний дараа салбарыг сэргийхийн тулд уламжлалт арга руу буцаж байгалийн жамаар ургуулах системийг төрийн бодлогоор дэмжижээ. Засгийн газраас бутны нэгтрэл пестицидийн хэрэглээнд хязгаар тавьсан бөгөөд ингэснээр ургац багассан ч цайны чанар дээшилж үн өссөн байна. Привели к росту цен. Гинэт Гуанжуу, Бээжин, Шанхайгаас хүмүүс ирж чанартай цай авах гэж өндөр үн төлөх болсон. Эрчимтэй тариалсан цайны килограмм нь $2 хүрдэг бол байгалийн аргаар ургуулсан цай $1000-оос давж чадна. Одоо залуус TikTok-оор шууд дамжуулалт хийж цайгаа худалдаалдаг болжээ. Жинхэнэ баян дэлгэр байдал бол байгальд хүндэтгэлтэй хандхаас эхэлдэг. Бид ойгоо хамгаалдаг. Харин ой бидэнд дэлхийд даяар үнэлэгддэг дээд зэргийн чанартай цайгаар хариу барьдаг юм а. Уникальный опыт жителей. Цинмай уулын иргэдийн энэхүү өвөрмөц туршлага байгаль өөрөө хамгийн тогтвортой, хамгийн ухаалаг үйлдвэрлэлийн арга барилыг заадаг гэдгийг харуулж байна. Чанартай бүтээгдэхүүн бол байгальтай эв зохицлын үр дүн юм а.